Өнөөдөр хичээлээр бид нар энэ break гэдэг үгээ үзээд тэгээд үүний араас continue гэдэг хоёр үгийг үзнэ. Continue гэдэг. Энэ хоёр үг маань бол одоо control flow-ийн keyword-уудын бас нэг. Return, break, continue. Тэгээд өнөөдөр хичээлээр одоо бид нар control flow гэдэг одоо параметрын удирдлага гэдэг зүйлээ control гэдэг нь одоо удирдлага, flow гэдэг нь урсгал гэсэн үг. Одоо усны урсгал гэдэг шиг. Тэнгүүд бид нар одоо параметрын удирдлагыг одоо урсгалын удирдлагыг бид нар одоо удирдах хамгийн гол зүйлээ үзэж дуусч байна гэсэн үг. Тэрний маань юу юм бэ гэх юм бол if statement, switch statement, тэгээд return, break, continue гэдэг энэ үгнүүд маань бол одоо энэ параметрыг удирдах гол үгнүүд байх нэ. Бид нар бол break гэдэг зүйлийг бол өмнөх хичээл дээр switch statement дээр үзсэн. Би switch statement дээр нэг зүйлийг нэмж хэлхийг хүсэж байна. Default гэсэн утгыг одоо үргэлж хамгийн доор нь бичиж байгаараа энэ бол good practice шүү гэж. Одоо ингээд бичсэн чинь параметр бол ямар ч алдаагүй зөв параметр яг л адилхан ажиллана. Гэхдээ энэ маань бол одоо тийм ч сайн практик бол биш. Яагаад вэ гэхээр уншихад одоо энэ бол амар толгой эргүүлсэн юу гэдэг амар онцгүй харагдана гэсэн. Бид нар яагаад тэгэхээр эднэрийг бол if statement-ээр яг энэ switch-ийг үзэж утсан. Хамгийн сүүлд else гэж байх хэвээр. Одоо яг түнч чигээ бодно гэсэн. Ингэж бодоход бол илүү амархан байдаг. Энэ тохиолдолд тэгээд эдгээр бүгдээр биш тохиолдолд хамгийн сүүлд энэ бол ажиллана. Энэ бол default утга юм гэж. Ариу энэ байхгүй бол тэгээ юу ч хийхгүй л гэсэн үг. Энд биш. Тэгээ шууд энэ switch statement-ийн дуусаад дараагийн зүйлийг хийнэ гэсэн үг. Энэ default гэдэг нь болохоор энэ биш тохиолдолд үүнийг ажилуулаарай. Гэхдээ default гэдгийг хамгийн доор нь бичиж байгаарай гэж би бол хэлхийг хүсэж байгаа. Break гэдэг нь бол одоо шууд энийг эвдэж гарахаа гэж хэлсэн. Тэгээд өнөөдөр бидний break гэдэг зүйлийг өөр нэг газар бас ашигладаг байгаа. Break гэдэг зүйл маань зөвхөн switch statement дээр байдаг. Өөр нэг газар нь юу юм бэ гэхээр би энэ loop чихэд тэгэхээр for I 10 хүртэлх loop энэ утгаараа нэгээс эхлүүлээд тэгээд одоо энэ loop I 1 2 3 4 5 6 7 8 9 ингээд нэгээс одоо 9 хүртэл тоонуудыг бол принтерлж байна. Гэхдээ бид энд одоо if I tend to 5 болох юм бол break. Тэгээд for loop-ийн дараа down гэдэг одоо энэ функц одоо энэ параметр ажиллаад дууссан гэдгийг харуулах гээд энд нэг юу тавьч. Нэг statement одоо print statement down гэдэг. Тэгээд энэ нь болохоор одоо юу хийх юм бэ гэхээр 1 2 3 4 гээд явж байгаад 4-гээд 5 дахь дээр ирээд break-ингүүд одоо шууд энэ for loop-ийг бас устгаад гарч ийнэ гэсэн. Яг switch-тэй адилхан. Дахиж энийг шалгах шаардлагагүй. Одоо энэ I гэдэг нь бол 5 10-аас бага уу юу гэдэг нь үнэн. Гэхдээ апдейт хийхгүйгээр одоо шууд энэ break гэдэг одоо энэ loop-ийг эвдээд шууд гарч ийнэ гэсэн үг. Энэ бол одоо break гэдэг үзүүл. Break гэдэг нь зөвхөн loop-ын дотор байна. Switch statement дотор байна. Loop гэдэг нь зөвхөн for loop биш, while loop одоо өөр бусад loop-нуудад дотор энэ break гэдэг нь байна гэсэн. Break гэдэг нь зөвхөн loop-ын дотор тэгээд switch statement дотор байдаг зүйл keyword. Түүнээс break гэдэг бол дангаараа ийм loop-ны гадна бол ингэж ашиглаж болохгүй. Ингээм бол одоо энэ error юу break вэ одоо энэ параметр гомдолж эхэлж байна гэсэн. Би чи юу яриад байна энэ break гэдэг бол би зөвхөн loop-ын дотор л ашиглана. Түүнээс function break гэж би бол тийм мэдэхгүй тэгж хэлж байна гэсэн. Тэгээд одоо энэ function loop-ын дотор break гэдгийг биччихэнгөт параметр бол happy. Одоо 1 2 3 4 гээд доон. Түүнээс гадна одоо би энд одоо continue гэдэг үг байгаа. Continue гэдэг нь болохоор бас зөвхөн loop-ын дотор байдаг. Энэ бол одоо ганцхан loop-ын дотор л байдаг үг. Түүнээс бол бас дахиж ийм дангаараа бол ашиглахгүй. Өөр switch statement ч юм уу одоо өөр бусад statement-үүд хүртэл байхгүй гэсэн үг. Энэ continue гэдэг бол зөвхөн for loop, while loop одоо зөвхөн loop-ын дотор л байдаг keyword. Control flow. Одоо энд бол харах юм бол I одоо 5 дахь тохиолдолд continue өгсөн байгаа. Тэгээ одоо параметр ажиллаад харах юм бол 1 2 3 4 6 7 8 9 5 гээд одоо энэ нь бол ажилласангүй. Яагаад вэ гэдэг юм бол одоо бид нэр юугаар ажиллаад харъя. Debugger модоор одоо эхлээд initialize гэсэн I гэдэг нь бол 1 байгаа эхлээд 1 10-аас бага уу юу
бага тохиолдолд энэ for loop ажиллана гэсэн. Тэгсэн чинь дараа нь энэ өмнө учраас ийш орж ирсэн. Одоо 1 тавтаа тэнцвээ юу гэсэн ч үгүй. Тийм учраас print 1 дараа нь update хийлээ. Одоо энэ I гэдэг маань 2 болсон. 2 10-аас бага уу гэсэн чи үнэн байсан учраас энэ for loop маань ажилласан. Тэгээ 2 тавтаа тэнцвээ юу гэсэн ч үгүй. Тэгээ дараагийнх нь ажиллаад print одоо 1 2 гэж ажиллаж байна гэсэн. Дараа нь update хийлээ 3. Тэгээд 3 тавтаа тэнцвээ юу гэсэн ч үгүй. Дахиад print хэлсэн. 4 10-аас бага гэдэг нь үнэн. Тэгээд 4 тавтаа тэнцвээ юу гэсэн ч одоо үгүй. Тийм учраас үргэлжлээ ажиллаж байна доошоо. Дараа нь одоо 5 гэдэг зүйл маань одоо энд болж байна гэсэн. 5 одоо энэ параметр яг 1 2 3 4-гээр хэлцсэн байгаа. Тэгээд энд бол I гэдэг маань 5 10-аас бага уу гэсэн чи тийм орж ирсэн. Тэгээд if statement 5 I гэдэг нь тавтаа тэнцвээ юу гэсэн үнэн. Тэнгүүд одоо энэ if statement бол ажиллаж байна гэсэн үг. Тэгээд орж ирэнгүүт continue гэсэн. Continue гэнгүүт одоо шууд энэ for loop-ийн дараагийнхаа update руу үрсрээ оччихно гэсэн үг. Шууд одоо дараагийн update руугаа очлоо. Тэгээд одоо I гэдэг маань 6, энэ 5 гэдэг маань printer дэгдэхгүйгээр шууд алгасчихж байна гэсэн. Continue гэдэг маань одоо шууд энэ loop-ийг дараагийнх нь дахиад энэ loop-ийг update хийгээл дараагийнх нь одоо өсрүүлчихэж байна гэсэн. Энэ зүйлс нь ажиллахгүйгээр. Тэгээ одоо параметр ажиллуулах юм бол 1 2 3 4 5 гэж байхгүй 1 2 3 4 6 7 8 9 гэдэг ингээ параметр өсчихөж байгаа. Энэ бол одоо break гэдэг keyword, continue keyword. Break гэдэг нь болохоор switch statement дотор байдаг, loop-ууд дотор байдаг. Continue гэдэг бол ганцхан loop дотор ашигладаг одоо keyword доо гэсэн үг. Бас control follow энэ параметрын урсгалыг удирдах байгаа. While loop дээр ч гэсэн адилхан. Одоо энийг бол while loop болгож бичих юм бол ингэж чинь int I тэнцвэр 1 I 10-аас бага тохиолдолд тэгээд I plus equals 1 гэх юм уу эсвэл ингэж чинь арай ойлгомжтой санагдаж надад бол одоо энэ тохиолдолд ч гэсэн яг түрүүний for loop маань бол яг адилхан while гэж бичсэн. 1 2 3 4 continue. Энэ параметр одоо шууд гацж байна, аюулд орж байна гэсэн үг. Энд яагаад тэгэхээр I гэдгээ хичээж update хийхгүй байгаа. Тэнгүүд энэ параметр одоо дуусахгүй тойрчиж байна гэсэн үг. Ингээд одоо энэ I гэдэг маань 5 болсон. Continue 5 10-аас бага уу үнэн. Дахиад 5 тэнцвээ continue дахиад 5 багаас уу эндээ одоо тойрохгүй гацчихж байна гэсэн. Одоо би харуулъя. Ингээд принтерлээ 2 3 4 одоо параметр 4 болцсон байгаа. Одоо I гэдэг нь 5 болсон хамгийн сүүлд автаа тэгээд 5 тэнцвээ continue. Тэгээд 5 гэдэг нь 10-аас бага уу тэнцвээ тэгээд 5 тэнцвээ continue. Одоо ингээд тойроод байна гэсэн параметр бол гацчихж байна гэсэн. Continue гэдэг үг нь одоо шууд loop-ийн дараагийнх руу одоо өсвөрлөнө гэсэн. Дахиад дараагийн loop руугээ. За энэ бол continue break гэдэг хоёр үг байлаа. Control follow юм. За тэгээд дараагийн хичээл дээр уулзлаа баяр та.